шалгалт гэдэг бол яг тэрнээр удаад идэв юм аа. Тэрнээр жоохон алдаад идэв юм аа. Гэт яг хэлээд өгөөд бүр хоцорсороо мэдэж гүйцгээ барьж штэ ингэж. Hi guys, өнөөдрийн миний шинэ vlog-нд бол давтаймаар сүүлийн үед ерөөсөө бичлэг оруулсангүй та нар уусаа мэдчихэв. Одоогүй мэдээж шалгалтаалаа, зуны амлалт эхэллээ, бүгд амарлаа. Тэгэхэд дандаа одоо бол шалгалтын үед гарч ирээд байна шүү дээ мэдээд. Шалгалтандаа одоо хэр өндөр оноо авах вэ гэдэг арга танарт одоо зааж өгч байна. Тийм болохоор шууд бичлэг рүү орцгоё. Go go. Шалгалт гэдэг бол бүтэн нэг жил үтсэн бүх юмнуудаа ингэ батгагдаж байгаа гэсэн үг. Одоо бүтэн нэг жил ээж аваараа сургууль руу зүүлгэж эрт босож тэ ээж аав нь бас эрт босож байгаа. Тэгээ бүтэн жил ингээд хичээж зүтгээд хичээлдээ суугаад үтсэн бүх юмнуудыг ингэ шууд батгагдаж байгаа гэсэн үг шүү дээ мэдээ. Тэгэхэд бас тэрэндээ шалгалтандаа муу авчих нь бас ээж аав нь дотроо бас гомдж шүү. Ингээд амар сургуулийн төлбөрийн төлөөлөөд ингээд хичээл нэг даалгавар хийгээл зөөж өгж явах чинь ингээд муу авчих юм бас л сэтгэлэн гонсон шүү. Гонсон ингээд шалгалтандаа бэлтгэдэг аргатай. Тэрийг би танарт хуваалцсан. Манай ээж надад зааж өгч сэтгэл танарт хуваалцсанаа. Нэг танараа гэвэл минь ахч бид нар чинь 9 сарын 1-ээс эхлээд хичээлд орж эхэлдэг шүү дээ. Тэгэхэд одоо нэгэн дэвтэр дээр ажиллаж эхлэн тэгэл шалгалт өгөөд ирэнгүүт ээж маань бүх дууссан дэвтрүүдийг маань ингэ цуглуулад хурааж авсангуудаа дараа нь цуглуулад наагаад бибинтэй наагаад бүр амар дузаа ном шиг болчихдог. Тэгэд одоо нэг хуудасаар үзэл батхаад шилбэл одоо энэ ангармаа багш одоо ангармаа англи хэлний дэвтэр дузаа. Ерөөсөө гейн даалгаврын дэвтэр биш. Одоо анги дээр хийжсэн юмнуудын дэвтэр. Одоо дөрөв мөрмөд нь сагаа гэсэн үг. Бас үзгээр бас гоё дурсан ч тийм. За тэрийг одоо ингээ нэг хуцаар мэддэг юмнуудаа төр одоо ингээ санаж байгаа, мэдж байгаа, бүр сайн мэдж байгаа юмнуудаа орхиод тэгээ бүр мартцсан юмнуудаа ээжээ би энийг мартцсан байж тэгээд яваад ээж чинь бүр дэлгэрүүлж яриад тэгээ чи өөрөө бас дэлгэрүүлж байгаа одоо ботоод тэгээ бүр өөр толгой руу ингээд оруулчихаар шалгалтанд ирсэн гэсэн хамаагүй зүгээр ямар ч хамаагүй ямар ч асуудалгүй хийчих. Тэгээд энийг нэг хоногийн дотор маш хурдан биш. Мэдээж 1-2 хоног болж магадгүй. Зузаан ном бол маш хурдан юм. Тэгээд 2-оос дээш хахад болно ах та. За тэгээд хоёр дахь арга гэвэл та нар одоо ээжтэйгээ гэн даалгавраа хийдгүү, эсвэл аавтайгаа хийдгүү, эмээтэйгээ хийдгүү, өвөөтэйгээ хийдгүү. Та нар ямар бодлон дээр их одоо бодно гэхээр их уцдаг вэ? Өгүүлбэртэй бодлого юм уу, илэрхийлэл дээр юм уу, зохиомжлох дээр юм уу, эсвэл алдаатай ичдэг юм уу? Тэрийг гэн даалгавраа хамт хийдэг хүнээс ингээ асуухаар тэр гэрийн даалгавраа хийх гэж байгаа чи бүгдийг мэднэ. Тэгэхээр бүгдийг хэлээд өгнө. Тэгээд би яг юун дээр удаад идэм бэ гэж асуухаар чи яг тэрнээр удаад идэм аа. Тэрнээр жоохон алдаад идэм аа гэд яг хэлээд өгнө. Тийм болохоор одоо тэрэн дээр ингээ жижигхэн ном нэгээд ч юм уу эсвэл нэг илүү дэвтэр гаргаад нэмэлтээр ингээ бодоорой. Тэр та нарын дээр жоохон эргэлцдэг юм дээр ажиллах юм бол тэгээд бүгдийг нь бодоод авчих. Бас ойлгоогүй юм байх юм бол одоо багш заасан мөртлөө тэрийг ерөөс ойлгоогүй. Тийм тэрийг одоо эртхэн асуучаарай. Асуулт нь гэвэл та нар ахтай эсвэл ихтэй эсвэл олон дүүнэртэй бол тэр нэгэд шуугилдаад байх юм бол байнга оройл нэг шуугилдаад байх юм бол нэг өдөр зэрэг цаашаа маргааш шалгалт болох юм бол тэр аим шуугилдсан хүмүүс ярилцаарай. Маргааш биш шалгалттай тийм болохоор та нар өнөөдөр л ганцхан чимээгүй байгаа намайг жоохон тайван байлгачих тийм би өнөөдөр ганцхан л өдөр ингэж
Маа бэлтээ маргааш санаад тэгэж болно гэд ярилцчих. Тэгээ бүр өгөндө чинь орохгүй ингээд шуугилаад байгаад хамаа ээж одоо хэлчээрээ. Тэгээд бас гуугаад амар амжилт ерөөс амар тайман хийгвэл бас маргааш нь амжилттай гаа. За тэгээд та нар маань шалгалтандаа явахдаа цүгний финал маань наасандаа бүх юм хийсэн юмнуудыг бас тулгаарай. Нарын нэг санаач юм хэлэхэд илүү үзэхтэй явбал бас сайн шүү. Нэг үзэний юм чангууд гинт гарахаа байх шүү ингээд дундуур явбал илүү үзгүй гэж бас хэцүү байдаг шүү дээ. Тийм болохоор бас илүү үзэхтэй байвал илүү үзэхтэй бас явж байгаарай. Бас юмнуудаа бүтгэл харандаа балуур цавуу өнгийн харандаануудаа ямар ч нэг юм ярихгүй яваарай. Бас хувцас бэлдээ тавьчихвал маргааш өглөө бас амар идэх шүү мэдгөө. За тэгээд шалгалтанд чинь амжилт хүсье. Би энэ зэнэгт хоёр шалгалттай тийм болохоор би танад амжилт хүсэж байгаа юм чинь надад бас амжилт хүсээрэй. Bye bye. Бас subscribe та хамтаа сайт хоо хайраа.